Ирээдүйн соёл урлагийн салбарт хүчээ үзэх гэсэн тэр дундаа тайз дийлэгцийн уран бүтээлч болохыг хүсэж байгаа хүүхэд залуучууд анхаарлаа нааш нь хандуулна. Соёл урлагийн их сургуулийн театрын урлагийн сургуулийн 2026 элсэлтийн шалгалт эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. 2026 оны 6 сарын 29-ноос 7 сарын 2-нд элсэлтийн шалгалт маань эхэлнэ. Соёл урлагийн сургуулийн театр урлагийн сургуульд жүжиглэх урлагийн хөтөлбөрт тайз дийлэгцийн жүжигчин, хөгжим театрын жүжигчин, хүүхэлдэйн театрын жүжигчдийг бэлтгэн сургадаг билээ. Энэ элсэлт нь 1-р шатанд өөрийн судалбар, хөдөлгөөний эвсэл, бүжиг, дуулах, ур чадвар, сонсгол, ритм, ёх дүлгэр эдгээр болно. Мөн 2-р шатанд 1-р биений өгүүлэг, комиссийн зүгээс өгөгдсөн судалбар, анхаарал, ой тогтоол зэрэг болно. Мөн үүнээс гадна элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 450 байх ёстой. Үүнд монгол хэл, нийгэм судлалын хичээл хамрагдана. Мөн элсэлтийн 1-2 дугаар шатны оноо 490 байна. Тус сургуулийн жүжиглэх хөтөлбөрийн дагуу төгссөн оюутнууд маань театр киноны жүжигчин, хөгжим театрын жүжигчин, драмын студи дугуулангийн багш, Эрдэнэт сургуулийн жүжиглэх ур чадварын багш, телевиз радиогийн нэвтрүүлэгч, хөтлөгч, кинонд дуу оруулалт зэрэг мэрэгчлэрээ хөрвөх чадвартай ур чадварыг эзэмшиж төгсөх болно. Ингээд соёл урлагийн их сургуулийг зарим ирж элсэлтийн шалгалтанд орох хүүхэд залуучууд та бүхэнтэй амжилт хүсье. Соёл урлагийн их сургууль та бүхнийг элсэн сургалтыг өргөж байна.